зочны өрөөгөө үн цэнтэй тансаг харагдуулахыг хүсэж байгаа бол энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Хамгийн чухал анхаарах зүйл бол мэдээж өнгөний зохицол. Өнгөө сонгохдоо хит олон биш 3-4 өнгөн дотор маш гоё дэгжин харагдаг өнгнүүдээс сонгож палет үсгэх хэрэгтэй. За гоё дэгжин харагдаг өнгөний палетуудыг энэ бичлэг дээр оруулъя. Эдгээр өнгнөө сонгоод таваас зочны өрөөгөө тогтоолж үзээрэй. За дараагийн анхаарах зүйл бол тавилга сонголт. Тавилга сонгохдоо пластик материалаас зайлсхийж хит гялгаар хит олон өнгө орсон тавилганаас бас зайлсхийх хэрэгтэй. Үн цэнтэй чанартай харагдаг модон, мебель, шилэн, чулуун, төмөр гэх мэт материалууд орсон хит олон биш бас чанартай цөөхөн тавилга таны гэрийг үн цэнтэй тансаг харагдуулдаг байна. Дараагийн бидний анхаарах зүйл бол хөшигний материал сонголт. Хөшигнийхөө материалыг сонгохдоо пластик, хямдхан даван материалаас зайлсхийж хилэн, хамбан, тааран, даавуу гэх мэт арай үн цэнтэй тансаг харагдуулах материалуудаа сонгох хэрэгтэй. Мөн хөшигнийхөө өнгийг хит тод биш яг интерьертэй тохирсон тансаг зэрэглэлийн өнгө сонгох юм бол илүү дэгжин үн цэнтэй харагддаг байна. Мөн хөшигний хэмжээ сонголт маш чухал. Шавнаас таац хүртэл хэмжээнд яг тулсан байх хэрэгтэй. Эсвэл 1-2 см илүү байх хэрэгтэй. Мөн цонхны өргөнөөс илүү орсон байх хэрэгтэй. За дараагийн анхаарах зүйл бол хивс. Зочны өрөөний бас нэгэн чухал зүйл бол хивс байгаа. За хивсээ интерьертэй зохицуулж сонгохоос гадна хэмжээ нь бас аюул чухал байдаг байна. Буудангаасаа том байх хэрэгтэй. Мөн буудан сэтгүүлийн ширээ, хөл амраагч, креслэл гэх зэрэг буудан дагалдж байгаа тав тухыг хангадаг зүйлүүд маань бүгд хивсэн дээр барьж явах хэрэгтэй. Жижиг хивсэн нэмэх зэгцгүй бас зохион байгуулалтгүй харагдуулдаг. Тиймээс хивснийхээ хэмжээндээ бас маш сайн анхаараарай. За хамгийн сүүлд нь танаа гэрийн аль нэг гишүүн гэртээ хоосон сав суулга, хоосон ваар сав, хоосон арх вискиний шилээр гэрээ чимэглээд аваад тэрийг даруй боловлох хэрэгтэй. За хоосон сав суулгаар хоосон арх вискиний шилээр гэрээ чимэглэх нь гэрийг хямдхан үн цэнэгүй харагдуулахаас гадна энергийн хувьд тэмч тааламжтай зүйл биш байдаг байна. Тэгэхээр аксессуарын хувьд бол хит олон тооны, хит олон мөнгөний аксессуар биш, чанартай материалаар хийгдсэн чанартай аксессуар цөөхөн тоогоор байх нь гэрийг үн цэнтэй тансаг харагдуулдаг байна. Манай тавилга захиалгын групп Ирэнэс захиалгаар Facebook групп нэгдэж чанартай тавилгануудыг сонирхоорой.